Зарим архины хамааралтай иргэдийг хүчээр, зарим иргэдийг ажлын зараар авч яван ууланд аваачин хорж, хүчээр хөдөлмөр эрхлүүлэн хөдөлмөрийн мүйлчлэг хийдэг гэж болцсохгүй асуудлаар хохирогчид мэдээлэл өгсөөр байна. Хохирогчдын зүгээс өгч байгаа мэдээллээр иргэдийг хутах сүх зэргээр сүрдүүлэн, зарим иргэдийн эхнэр бүр хүүхдэд нь халдан гар хүрсэн гэх мэдээлэлч байгаа юм. Тэгээд наачаараа ард нь бас араа нэг хоёр хөгшин хурандаа байгаа гэсэн. За. Улсын бүрдийн гишүүн асан хүн байгаа юм байлээ. Юу бас нэг авиа тамирчин бас байгаа юм байна лээ бас. За. Тиймэрхүү мэдээлэл байлаа. Тэр нэг юу яасан ч юм доо тэр цагдаа дээр нөгөө өргөж бичээд өгсөн байхгүй юу? Тэгэхээр тэр цагдаа ч юм болохоор ингэж л штэ. Ихтэй танаа хүүхдийн чинь юунд биеттэй хохирол учруулад юу зөөлөн эдийн гэмтэл гэж гарахгүй гараад хүнд гэмтэл мэмчиж гарахгүй бол энэ хэрэгч угаасаа хэрэгсэхгүй гэж угаасаа тэр цагдаа намайг очиход л угаасаа тэгээ ницаагаад байсан. Ногоон ингээд дурантай калибр 150 маркетийн дурантай калибр тэгээ гэрт нь болохоор Sega гэд бууд гэж байгаа. Тэр Sega-г нь бол би хараагүй. 280 177 байгаа. Сая 180 нэг хүн унааваа явсан. Энэ юу яагаад нэг орой ирэл ерөөсө хүүг 2 банд нь ирэл тэр баг банд нь том банд дунд хонд хоёр нь ирэл тачилт нүүлгээл аваасан. Тэгээд маргааш өглөө чамайг ирээд аваа явна гэд. Тэгвэл би яад чи явтлаа хүнс юм авъя гэж яах юм хүнсээр ирэхгүй би өглөө манай том хүү зөрөө түрээд ирнэ. Одоо баг ирж байгаа гэдэг. Нөгөө том хүүхдэн ч ирээгүй хин ч ирээгүй. Тэр машин худалж авсан үнэл ирж би нааг авч явсан. Хэдний өдөр буулгаж авсан хотгоо? 3 шилжих шүн юм да. 3 шилжих шүн үү? Тий. Би ч 3-ны орой ирсэн гэж байна. Тий 3 шилжих шүн. Намайг очиход өөрөө тэгжээс Дэнжимигаас нэг хідэн архичад авчирсан. Тэгээд би сая буулгасан. Сая үлдэгдэл нь бууж яана гэн. Өөр тэр оромж нь хүнжил гуц нээлт цусвал зороо бүр эцэг амар үнэр дан. Тэгээ надад нэг хэдэн сэрх сумд би отгийн өглөө гэрийн бүр байхааргүй болгоод цэвэрлжээрэй гэж хэлсэн байхгүй. Нэг отг мотогч юм аа хуучны юм болгоод орхиж орхин би өглөө тэгээгүй тэр жигт орхиод гадуур нь тайсан хогнуудын цэвэрлэжсэн чинь нэг хэдэн сэрх сумуудад олдсон. Тэр калорийн сум. Хүмүүс амар их авчирна. 40-50-аар нь авчирна. Тийм авчирч байгаа хүмүүс нэг юм бол дандаа нэг жоохон тий энэ нэг гэр оронгуу ч юм ууж идэг тийм нэг одоо нэг хүмүүсийн яриагаар хар яриагаар горооч ингэж ярьдэн штэ. Тийм хүмүүс авчирдаг юм шиг байгаа. Тэгээд тэдрийгээ зодтол дарамтаад ингээд явуулаад тэдрийгээ ингээд өдөржингөө гал хүсийн төлөвлөн зодож нүүдэн шүнжэнгөө гэр орон халаахгүй бол алаш чамааг инээтрээ гээл алцгад чамааг 8 дор буулцахад яад ингэж ярьдаг. Бидрийг очих чинь бараг л 40 гаруй хүмүүс байсан. Өөрөө бол тэгж зодж байсан хүмүүсийг би зөвдөө харж байсан. Хүмүүсийг ер нь хэр амар хацдаг вэ? Гэхдээ ер нь бол зодно. Дарамтлаад инээтрээгээл алгаж байрал зодож нүдэл дивс мэсэл. Зарим нүрэлтэр мөхөрд нэг залуу хүртэл миний хавирга уурцын хавирга амир хөвгөө нэргээл явж байсан. Ер нь одоо нэг хот руу нэг ачаа авч явна штэ тий. Самраа ээж аваад явна штэ. Хот руу ороод ирэхдээ гац нэг хүн авчирдээ. Тэгээд нэмээд идэг байхгүй ер нь бол. Яг тийм ээ. Тэгээд ирж байгаа хүмүүс нь дандаа нэг хэцүү хүмүүс. Яац ингэ бол тасраад ирсэн байна. Ер нь тэгэл тэр газартаа амар уудахгүй. Ер нь хэсэг болоод тэгэл нүг гээл тийшэл самбартаа тийш явъя гэл ингээл явчихдаг. Гэхдээ зарим нэг тэгэл бүр зүхтаагаад хараг ороод уулд муулаад алга болчихсон. Зарим нэгэ бүр олдохгүй. Хайц нь мэддэггүй.